бүхэнд ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнанд ажил мэргэжлийн чиглэлээр олгох сургалт үйл ажиллагаа зохион байгуулах модуль боловсруулсан бөгөөд энэ модулийн танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. За сургалтын үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2021-с 22 оны хичээлийн жилд боловсрол шинжилгээ ухааны яамны бага дунд боловсролын газар Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэвшлүүлэх төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнанд ажил мэргэжлийн чиглэлээр олгох үйл ажиллагааг нэгж сургууль дээр хэрхэн зохион байгуулах арга аргачлал бүхий модулийг боловсруулан онлайн сургалт зохион байгуулах хамтран гэрээ байгуулсан билээ. За энэ сургалт үйл ажиллагааны хамтын гэрээний үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, номын санж 8-аас 12 дугаар ангийн анги удирдсан багш нар зориулсан 18 модулийг боловсруулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү модулаар дээрх зорилттой бүлэг болон боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн нарт 2 өдрийн онлайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтанд 1887 хүн хамрагдлаа. За сургалтын модулийг бид зөвхөн сургалт зохион байгуулаад орхих биш, энэхүү сургалтын модулийг үндэсний хэмжээний сургагч багш нар боловсруулан багшийн мэргэжил дэвшүүлэх институтын цахим модуль байршуулснаар та бүхнийг энэ хичээлийн жилийн хугацаанд болон цаашид сурагчдад ажил мэргэжлийн чиглэлээр олгоход дэмжлэг үзүүлэх байхаа гэж бодсож байна. За сургалтын модуль боловсруулж байгаа үндэсний хэмжээний багш нарыг модуль болгоны өмнө та бүхэнд мэдээллийг хүргэсэн бөгөөд энд нэгтгэн харуулахад багийн ахлагчаар буюу 2 ажлын хэсэг бүрдэж 20 дугаар сургуулийн сургалтын менежер, 32 дугаар сургуулийн сургалтын менежер, 4 дугаар сургуулийн сургалтын менежер болон багшийн мэргэжил дэвшүүлэх институтын сургалтын байгууллагын менежментийн албаны дарга арга зүйч нар хамтран боловсрууллаа. За энэхүү сургалтын агуулга арга зүйн хүрээнд та бүхэнд хүргэхдээ аль болохоор бид нар нэгж байгууллага дээр яг энэхүү агуулгаар яаж сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах аргачлалыг энэхүү модульдаа илүү тусгасан болно. За сургалтыг бол 21 оны 8 сарын 12-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулсан нийт 12,887 хүн буюу боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн, сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, номын санж нар буюу 8-аас 12 дугаар ангийн багш нар, анги даасан багш нар хамрагдлаа. За энэхүү сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгуулахдаа бид 10 ангиар зорилттой бүлэг болгоноор нь ялгасан энэ удаагийн сургалтын онцлог байлаа. Өөрөөр хэлбэл бид нар сургуулийн захирал, сургууль дээрээ ажил мэргэжлийн чиглэлээр олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ? Түүнд хэрхэн дэмжлэг үзүүлэх үү гэдэг дээр сургалтын менежер, сурагчдыг номын сангийн үйлчилгээний хүрээнд хэрхэн ажил мэргэжлийн чиглэлээр олгоход дэмжлэг үзүүлэх үү? Нийгмийн ажилтан, 12 дугаар ангийн багш гэд тухайн зорилттой бүлэг буюу тухайн ажилтан албан хаагчны ажлын байрны чиг үүргийн хүрээнд нь тусгайлан зааж модуль боловсруулсан энэ удаагийн сургалтын онцлог байна. За тэгэхээр 2021-оос 2022 оны хичээлийн жилийн зорилтны 8 дугаарт дунд ахлах ангийн суралцагч ажил мэргэжлийн чиглэлээр болох мэргэжлээ зөв сонгох нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зорилттой арга хэмжээг сургууль бүр төлөвлөн үр дүнтэй хэрэгжүүлэх гэдэг зорилтыг хамтдаа бүгдээрээ хэрэгжүүлэхэд та бүхэнд эдгээр боловсруулсан модуль манай үндэсний сурагч багш нарын сургалт үйл ажиллагааны мэдээлэл дэм болох байхаа гэж бодож байна. Бүгдээрээ анхаарал тавьсанд баярлалаа. Ингээд ажилд нь бүгдээрэнд амжилт хүсье.